Тавтай морилно. Энэ видеогоор бид Bitdefender Central-тай товчхон танилцах болно. Bitdefender Central нь лицензээ идэвхжүүлэх, хамгаалалтаа суулгах, төхөөрөмжүүдэд удирдах зэрэг бүх үйлдэлийг нэг дороос хийх боломжтой үүлэн технологид суурилсан платформ юм. Та интернетэд холбогдсон дурын төхөөрөмжөөс central.bitdefender.com хаягаар орж бүртгэлдээ нэвтрэх эсвэл шинээр бүртгэл үүсгэх боломжтой. Мөн Android болон iOS төхөөрөмжөд зориулсан Bitdefender Central гар утасны программыг ашиглах боломжтой. Одоо Bitdefender Central-ийн үндсэн боломжуудтай илүү дэлгэрэнгүй танилцъя. Үндсэн дашборд хэсэгт таны аюулгүй байдлын төлөвийг нэг дороос харах боломжтой. Эндээс хамгаалалтад хамрагдсан төхөөрөмжүүд болон саяхан илэрсэн аюулын товч мэдээллийг харж болно. Мөн энэ хэсгээс өөрийн лицензэд багтсан Bitdefender бүтээгдэхүүнүүдийг суулгах боломжтой. Мөн Bitdefender-ийн хэрэглэгчдийн нийгэмлэгт нэгдэж, Bitdefender блогоос хамгийн сүүлийн үеийн кибер аюулгүй байдлын мэдээ, нийтлэлүүдийг унших боломжтой. Bitdefender Central хуудасны зүүн доод буланд байрлах тохиргооноос дэлгэцэн хэлийг хүссэн үедээ өөрчлөх боломжтой. My Devices хэсгээс та өөрийн төхөөрөмжүүд дээр Bitdefender-ыг суулгах боломжтой. Энэ хэсгээс аль төхөөрөмж хамгаалагдсан аль нь анхаарал шаардлагатай байгааг харах боломжтой. Төхөөрөмж бүрийн карт дээр төхөөрөмжийн нэр, үйлдлийн систем болон суулгасан Bitdefender програмууд харагдана. Хэрв ямар нэгэн эрсдэл илэрвэл View Issues товчийг дарж асуудлын шалтгаан болон хэрхэн шийдвэрлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Хэрв төхөөрөмж асаалттай бөгөөд интернетэд холбогдсон бол энэ хэсгээс алсаас удирдах хэд хэдэн үйлдэлийг хийх боломжтой. Үүнд вирусын шалгалт ажиллуулах, Windows-ыг оновчтой болгох, anti-theft функцийг ашиглан алдагдсан төхөөрөмжийг хайх, мөн аюулгүй байдлын эмзэг байдлыг шалгах зэрэг багтана. Дээд талын цэсний дүрсүүдийг ашиглан төхөөрөмжийн нэрийг өөрчлөх, Bitdefender-ыг шинжлэх, төхөөрөмжийг Central бүртгэлээсээ устгах зэрэг олон үйлдэлийг хийх боломжтой. Эдгээр хэсгүүд нь Bitdefender-ийн бий болсон болон онлайн үйлчилгээнүүдийг удирдахад зориулагдсан. Үүнд Password Manager, Digital Identity Protection, VPN зэрэг үйлчилгээнүүд багтана. Хэрв та Bitdefender Total Security эсвэл Internet Security ашиглаж байгаа бол Parental Control функцийг тохируулж хүүхдийнхээ онлайн үйл ажиллагааг хянах, байршлыг нь харах, мөн дэлгэц ашиглах хугацааг хязгаарлах боломжтой. Одоо My Subscription хэсэгтэй танилцъя. Энэ хэсгээс таны Bitdefender-ийн бүх захиалгын мэдээллийг харах боломжтой. Үүнд захиалгын нэр, багтсан бүтээгдэхүүнүүд, хамгаалах боломжтой төхөөрөмжийн тоо, дэмжигдэх үйлдлийн системүүд болон хүчинтэй хугацаа багтана. Шинэ лиценз идэвхжүүлэх бол Activate with Code товчийг дарна уу? Bitdefender худалдан авахдаа авсан лицензийн кодоо оруулаад Activate товчийг дарна уу? Мөн захиалга бүрийн Manage Devices хэсгээс төхөөрөмжийн хуваарлтыг удирдах боломжтой. Хэрв та шинэ Bitdefender лиценз худалдан авсан бөгөөд одоогийн лицензийн хугацаа дуусах гэж байгаа бол төхөөрөмжөө шинэ лиценз рүү хялбархан шилжүүлэх боломжтой. Үүний тулд Change товчийг дарна уу? Дараа нь Change Allocation сонголтыг дарна уу? Хэрв лицензийн бүх эрх ашиглагдсан бөгөөд шинэ төхөөрөмж, жишээлбэл шинэ iMac ашиглаж эхэлсэн бол ашиглахаа болсон төхөөрөмжөө нэг товшилтоор устгаж, лицензийн нэг эрхийг чөлөөлөх боломжтой. User Guide хэсгээс Bitdefender бүтээгдэхүүнээ бүрэн ашиглахад туслах хэрэглэгчийн гарын авалгыг нээж үзэх боломжтой. Нэхэмжлэхээ татаж авах эсвэл Bitdefender-ийн лицензээ автоматар сунгах тохиргоог туслах бол хуудасны дээд хэсэгт байрлах My Payments хэсэг рүү орж View Details товчийг дарна уу? Notifications. Хонхны дүрсээр дарснаар таны Bitdefender Central бүртгэлд холбогдсон төхөөрөмжүүд дээрх Bitdefender програмуудын сүүлийн үеийн үйл ажиллагаа болон аюулгүй байдлын мэдээллийг харах боломжтой. Эдгээр мэдээлэл нь төхөөрөмжүүдийн аюулгүй байдлын төлөвийг хянах, анхаарал шаардсан болзошгүй аюул занлыг цаг тухайд нь илрүүлэхэд туслана. Сүүлийн 1 сарын хугацаанд илэрсэн кибер аюулын тоймыг харах бол Security хэсэгт хандна уу? Account Settings.
Бүртгэлийнхээ мэдээлэл болон тохиргоог харахыг хүсвэл хуудасны баруун дээд болонд байрлах өөрийн нэрээр дарна уу? Мөн энэ хэсгээс бүртгэлээсээ гарах боломжтой. Энэ хэсгээс Bitdefender Central бүртгэлтэй холбоотой имэйл хаягаа өөрчлөх боломжтой. Мөн хувийн мэдээллээ засварлах. Бүртгэлийнхээ нууц үгийг өөрчлөх. Хоёр шатлалт баталгаажуулалтыг идэвхжүүлэх. Итгэмжлэгдсэн төхөөрөмжүүдэд удирдах. Bitdefender-ийн мэдээллийн имэйлүүдийг цаашид хүлээн авахгүй байхыг хүсвэл эдгээр сонголтын чагтыг арилгана уу? Мөн энэ хэсгээс Bitdefender Central бүртгэлээ устгах боломжтой. Support хэсгээс мэдлэгийн сангийн нийтлэлүүдийг үзэх, алхамжилсан видео заавруудыг үзэх, хэрэглэгчийн гарын авлагатай танилцах, мөн Bitdefender-ийн дэмжлэгийн багтай холбогдох боломжтой. Бидэнтэй хамт байсан танд баярлалаа.